Бичлэг үзэж буй энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сувг маань Япон аимшигт түүхүүдийг дагнаж контентоо бэлтгэж хүргэх сувг байгаа. За энэ бичлэг маань болохоор хамгийн ихний бичлэг учраас аимшигын түүх маань орохгүй байгаа. Гэхдээ хамгийн эхлээд бид нэр их сурвалжаад дурдхан зүйтэй байх гэж бодож байна. Төрөний дараагаар надад Японд тохиолдсон тийм эвгүй явдлуудыг яриад ихний бичлэг маань дуусах байгаа шүү. За контент руу орцгоё. За хамгийн эхлээд их сурвалжаа ярьцгаая. За их сурвалж маань болохоор Ni Channel гэж платформ Японд байсан. Тэр платформ дээр орсон аимшигт түүхүүдийг эмхэтгээд бэлтгэж гаргасан номнуудыг монгол хэл рүү орчуулад хүргэх байгаа. Тэгэхээр бүх гарсан түүхүүд маань 100% үнэн бодиттой биш, бас 100% худлаа биш гэдгийг ойлгохыг хүсэж байна. За Ni Channel буюу 2 дугаар сувг гэсэн энэ платформ маань анх 1999 оны 5 сарын 30-нд Нишимура Хироюки гэдэг хүн нээснээр аль бие сургууль ажиллагаа эхэлсэн байгаа. За үйл ажиллагаагаа 2014 оны 2 сарын 19-нд дуусгасан байдаг. Энэ хооронд Японд энэ манд нэг төрлийн маш том хит цохилт болж ирсэн платформ байгаа. Хүмүүс өдөр тутмын амьдралаа болсон сонирхолтой хөгжилтэй явдлуудаас гадна өөр тохиолдсон паранормал сүнсийн үзэгдлээ таарсан зүйлсүүдээ эмхэтгээд пост хэлбэрээр оруулж эхэлсэн байдаг. За тухайн платформ ингэж аимшигын ярианууд маш хөвчөө авч гарч ирснээс улбалаад 2 дугаар сувгийн хараалбал 12 тийм бот ном гарсан. Тэр ном маань ерөөдөө бидний хамгийн том их сурвалж болно гэж ойлгож байна. За Японд болохоор Японы энэ түүх, энэ соёл уламжлалт, сүнс чөтгөр, хиби, паранормал үзэгдэл маш том байр суурийг эзэлдэг. За энэ нь хаанаас эхэлсэн бэ? Хаанаас эхэлж өрнөж авсан бэ гэж ярих юм бол бид нар одоо бүр Эйдо жидай буюу Эйдогийн 90 үе рүү очино. За Эйдо жидайд яг юу гарч эхэлсэн бэ гэхээр Yokai гэдэг ойлголт гарч ирсэн. Yokai гэдэг нь бол хүн бус биетэн юм уу. За мэдээж хиби, чөтгөр шулмас, янз янзын юмнууд гарч ирнэ. Yokai дотор одоо бидний магадгүй мэдэж магадгүй хамгийн том жишээ нь бол одоо Yuki Onna буюу цасны эмэгтэй гэж байдаг. За цастай өндөр ууланд одоо ганцаараа явж байгаа эрэгтэй хүмүүсийг онилж хөлтөөж алдаг гэж ярьдаг тийм Yokai байгаа. За дараагийн нэг том жишээ нь болохоор хүн болгон манайхан бүгдээрээ Наруто гэж мэдэх бах. Наруто дээр гардаг Jiraiya, Tsunade, Orochimaru 3 маань үнэхээр Японы түүх домогт гардаг. Тийм хүмүүс байгаа. Эднэр одоо өөрсдийн тэр хүчээ хаанаас олж авсан гэхээр мэдээж хэрэг Yokai-аар дамжуулж авсан байдаг. Jiraiya бол тийм мэлхийгээс, Tsunade бол одоо тийм slime гэх юм уу, одоо юу snail гэх юм уу, за тийм амтнаас хүчээ авсан. Orochimaru бол могооноос өөрхөн хүчийг авч гардаг тийм домог байгаа. За дараа нь үргэлжлүүлээд юу болсон бэ гэхлээр Meiji-гийн 90 үе эхэлсэн. Meiji-гийн 90 үед Япончууд илүү нээлттэй болоод гадны соёл, за гадны эрдэм мэдлэгийг аваад бүр илүү хурдтай хөгжиж эхэлсэн. За тэрийг хүчлийг дагаад мэдээж хот зүрэн газар маань томсож хүн ам нэгтэршил ихсэж эхэлсэн. Тэрнтэй холбоотойгоор Toshi Densetsu гэж гарч ирсэн. Toshi Densetsu гэдэг нь монгол хэлээр за хотын одоо яриа гэх юм уу, хотын домог гэж орчуулагдах бах. Тийм юм гарч ирсэн. Одоо хотын домгууд дээр маш олон янз янзын домог байдаг. Бидний хамгийн сайн мэдэх нь одоо Ring гэж кино байдаг аимшиг, тэрэн дээр Sadako гэж ордог. Sadako тэдний хамгийн том нэг жишээ. Гэх мэтчлэн маш олон түүх домог яриануд байдаг. Япончууд хүртэл өөрсдөө бүр тийм зөвхөн аимшигын юм ярьдаг тийм клубүүд хүртэл байдсан байлээ. За тэрийг болохоор Япончууд одоо Kaidan Banashi гэж яриад ах шүү гэсэн. За энэ нь болохоор яад юм бэ гэхээр нэг аимшиг түүх яриад нэг шат ахдаг ч юм уу, яг ийм байдалтай явдаг, өөрөө оролцож үзэг болохоор сайн басаа хэлж мэдэхгүй байна. За үргэлжлүүлээ надад Японд тохиолдож ирсэн хит хитэн нэг тийм сонирхолтой ч гэх юм уу, одоо тайлбарлаж чадахгүй, хариултгүй тийм явдлууд болж ирсэн. Хамгийн эхлээд би Японд анх ирээд хэлний бэтгэлээр ирсэн. Хэлний бэтгэлийнхэн дотор байранд төгслөө амьдэрсэн. Манай дотор байрны өвдөнд оршуулгын газар байдаг байсан. Мэдээж хэрэг жоох эвгүй. За ирээд би нэг дотор байранд орчоод 4 онсон санагдаад байна. Нэг өрөө унтаж чадахгүй байсан. Босоод дотор байрныхаа нэг давхар байдаг ундааны машин ундаа авах гэдэг буусан. Тэгсэн дотор байранд цуг амьдарч ирсэн нэг Япон оюутан маань босоо их сургуулийнхаа бие даалтыг хийгээд байж ингэж таарад битгаар мэдээж хэрэг одоо студент хоол руугаа ороод юм яриа сууж ирсэн. Тэгээд цагаач харсан 3 ч жилийн өнгөрцөн байсан. Өдөр зам унтдаг ч юм уу да гэж ярьж байгаа. Ягаад ч битгаар зэрэг цонх руугаа харж таарсан. Тэгсэн чинь цонхны урдуур хар юм гүгээд өнгөрдөг байхгүй. Амар урдан байсан. Зүгээр л одоо юу гэх юм нэг тийм хар сүүдэр ч юм уу нэг тийм гүйж харагдаад. Тэгээд тэр ихлэ гайхаад энэ одоо юу болчих вэ? Ухаантай хүн яваад байгаа юм бах та гэсэн ухааны юм ярьсан.
Тэгээ яг үүндээ дугуйтай хүн дотор байрны хашаан дотор явах ямар ч боломж байхгүй. Нэгдүгээр манай дотор байрны хашаа аюу тийм жижиг. Дугуйтай тийм хурдан явах ямар ч боломжгүй байсан. Хоёрдоод Японы дотор байрны монгийн буюу одоо шууд хаалгаж хоожлдог нэг тийм юм байдیں۔ Тэр хаалгаж хоожлогдоод бол дотор байрнаас хинч гарахгүй бас хинч орохгүй болчдөг. Тэгэхээр мэдээж гаднаас дугуйтай хүн орж ирэх ямар ч боломжгүй болчихж. Тэр дугуйтай хүн байна мэн гэж ярьж байгаа л дахиад цонхруугаа харсан. Дахиад ордоор гүйсэн. Дотор бүр айгаад наа зөв өрөөрөө буцъя. Тэгээд өрөөрөө буцаж исэн. Тэрнээс хойш ер нь би хоёр ер нь өнгөрөөл бол ер нь өрөөсөө бүр хамраац цохолхоо болсон айгаад. Тэгээд дараа нь мэдээж хэлийн бэлтгэлээж төгссөн. Би өөр сургуульд орох болсон. Тэрнтэйгээ холбогдуулаад би ганцаараа бие даагаад амьдрах хэрэгтэй болоод байр хайсан. Японд байр хайхдаа Фудоусан гэж одоо байр зуучлал, үйл хөдлөх зуучлалын тийм газруудаар дамжуулаад түрээсийнхэн байрыг хайж олдог байгаа. Тэгээд хайж явж байгаа би Коэнжи гэдэг газарт гайгүй байр олсон юм. За Коэнжи гэдэг нь яадаг газар вэ гэхэлэр хотын төвдөг ойрхон бас ерөөдөө юмтойгоо ойрхон тийм газар байсан учраас ерөөдөө түрээс ер нь өндөр тийм газар байсан чинь яг нэг хуучны нэг өрөө болдоод тэр нь амар хямдхан бүр ингээ орох юм бол интернет нь ч үнэгүй гэсэн бохоо. Тэгэхээр би нэг зэрэг оюутан байсан мөнгө муутай яа сонирн байр байна гэдэг надад юу яах тэгэж хайж орхих ямар ч боломж байгаагүй. Тэгээд зориг гаргаад амтгаар шийдээд одоо байрныхаа эзэнлүүд залгуулж яриад танай байрч сүнс гардгүй. Янзын тийм юм болдгоо. Миний өмнө яг хин амьдарч ирсэн гэдэг мэдээллүүдийг аваад ерөөдөө гайгүй юм шиг санагцуулж байранд орсон. Байранд орчод нэг 2 удаа тийм аюу сони юм болж исэн. Эхнийх нь яасан бэ гэхлээр би 12-1 хүртэл компьютероор тоглож байгаад унтах болоод 0 ороод хаалгаа хаалгаа онхорхой чигээр нь орхиод би тэгээ орондоо ороод унтсан. Тэгээ манай 0 хаалга болохоор юм нэг хөнгөн юм хуунцар хаалга байсан бохоггүй. Зүгээр л юм одоо юу гэмш жоохон зузаан юм хуунцарыг ингээд таллаас нь хаагаад ингээд ийцэн гэмээр юм хөнгөн хаалгатай. Өглөө босч ирээд харсан манай 0 хаалга хаалттай байсан. Би нэг ч бодоогүй мэдээж агарын урсгалаас хаагдсан байж магадгүй гэж бодоод тэгээ 0 хаалга татсан 0 хаалга доторсоо шоочд байсан бохоггүй. Би эхлээд бодохдоо манай найзууд ороод ирсэн юм баг та гэж би бодсон. Гэхдээ үгүй би орой унтахаас өмнө хаалгаж очилсан, хаалга шалгасан, хаалга чоождыг хിവэрээ байсан. Мэдээж би ганцаараа амьдарч байсан учраас надаас өөр хинч байх юм ч боломжгүй. Гайхаад 0 хаалга би гаднаас нь хүчээр онгоолгоод орсон чинь хинч байгаагүй 0 дотор. Эхнийх нь нэг тийм болсон юм. Би нэг ч бодоогүй ардаас. Тэрний дараа нь бас яг би тоглож таарад шөнө бас л 12-1 болж исэн. Манай 0-д чимээ гарсан. Ялч үнийг юм унсан. Би тэгээ анх юу гэж бодсон ч юу гэж бодсон бэ гэхлээр чихтэй одоо нойтон байгаа тавирын дээрээс миний шампунь юм уу савн ч юм улсаад унаад гарсан юм байлгүй дээ гэж бодсон. Тэгээ очиод бицгад 0 руугаа орсон. Тэгсэн чинь миний шампуныг бүр ингээд яг ингээд хүчээр ингээд цохоод ч юм шидэт ч юм унгаацсан гэмээр бүр юм манай 0-ийн нөгөө болонд миний шампунь хөвчихсөн. Би бас ер нь жоохон эвэрхсэн шүү тэр үед. Гэхдээ нэг юм бодохгүй байхыг хичээгээ нэг бодоогүй тэгээ явандаа марцсан. Тэрнээс хойш нэг юм болоогүй. Тэрний дараа нь юу болсон бэ гэхлээр миний цагийн ажил хийсэн газар цагийн ажлаа хийж авах явц би нэг 3 удаа яг харсан нүдэрээ. Би Токио Метрополитен офис буюу одоо Токио хотын захиргааны байранд ажиллаж исэн. 45 давхар өндөр. 45 давхартай одоо алсаг харагч өрөөтэй. Тэгээ тэрнээс доошоор ерөөдөө л офис үйдэг байсан. Би тэр офисын одоо шөнийн ээлжний хөнгөн цэвэрлэгээний ажилтан байсан. Ерөөдөө ороод тоосын соруулчаад гардаг. Тэгэхээр миний ажил эхэлдэг нь энэ ажлын цаг дуусаад офис хөнгөө болцсон үед орж цэвэрлэгээ хийдэг байсан. За яг нэг өдөр 11 байна уу 12 сар л байсан. Ямар ч өвөл болцсон байсан санаад. 36 дугаар давхар руу явсан. 36 дугаар давхар болохоор Токио хотын худалдааны эхэлц байдیں۔ Нэлээд том эхэлц. Эхэлц рүү ороод мэдээж хэрэг офис байгаа. Тэгээ хамгийн цаад болонд нэг тийм жижиг уулзалтын өрөө байдаг байсан. Уулзалтын өрөө руу орохдоо мэдээж хэрэг хаалгын тогшин эсвэл хаалганы гадаа нэг одоо хүн хэрэгжилж гин эсвэл хүн байхгүй байна гэдгийг ярьдаг юм самбар байдаг байсан. Тэр самбараа мэдээж шалгараас шалгасан чинь хүн байхгүй байна гэж таарсан. За тэгээ би шууд өрөө рүү ороод цэвэрлэх гэсэн чинь уулзалтын өрөөний болонд яг юм офис хувцастай нэлээд тийм хөгшин дүү бэрийг хүн суудсан. Би тэрийг харчаад яг хүн ингээд юм хийж явах юм би ороод гай олчлоо гэж бодоод
Мэдж уучлалтгүйгаад одоо бүхийгөөд эргээд харсан чинь нөгөө хүн маань алга болчихсон байсан. Бүр ингээд ямар ч юм байсан гэсэн шинжүү ингээд юу ч алга болчихсон. Би айсан. Мэдээж хэрэг би айгаад ажиллаа хийсэнгүүгээ буцаж очиод аргадаа хэлэх юм бол мэдээж хэрэг загнуулна, онцгүй юм болно. Юм чи зөргөөж англаад зүгээр яг нэр айсан унд аргал хөдлөн гээл 3-0 мал ороод цэвэрлэгээс янз юм болоо өдөр нэрдээс. Дараагийн 7 хоногт би бас яг нөгөө газараа цэвэрлэе гэж таарад. Тэр үед Аз дараад офис 5 хүн байсан, ажил аягаа суужсан. Энд арай зориг ороод би шууд уулзалт дөрөөрөө ороод цэвэрлэгээ хийсэн. Уулзалт дөрөөнөөс гарч ирээд яг ингээд гадрах хэсгийг нь офисын тоосог сороо явжсэн чинь миний урдуур яг нэг юм хар байтингтэй хүн явж таарсан байхгүй. Бараг тоос орохчор би гутлын цогчлоо гэж би бодсон. Айгүй ойрхон зурсан учраас. Тэгээд уучлаарай гээд уучлалт гуйжаад хүйгөөд эргээд харсан. Миний эргэн тойронд хинч байгаагүй. Тэгээд тухайн газар маань офис байсан. Тийм учраас ямар нэгэн байдлаар мэдээж хэрэг тэр нэг 2-3 секундэд хүн бүр алга болтлоо. Алга хурдан явна гэж байхгүй шүү дээ. Тэгээд миний урдуур алхаад алга болчихсон. Тэгээд би энэ удаад нэг яалтчгүй цуг ажилласан японочдод хэлсэн. Би тийм хараад жоохон эвгүй байна гэсэн чинь харин азар манай японочд ойлгоход тэгээд хоёулаа явж 2-3-уулаа явж тэнхийг цэвэрлжээ энэс хойш. За юу. Тэр ажилласаа болон болтлоод энэ 2-3-уулаа яг тэр давхар руу очиж цэвэрлэгээ гэдэг болсон. Тэгээд хоёулаа цэвэрлэгээ хийж байгаа бас нэг эвгүй юм болсон. Юу болсон бэ гэхлээр офисоо цэвэрлэжсэн чинь ягаад ч шар усны цавтай хөөхөд гигнт гүгээ гараад ирсэн. Тэгээд намайг тойрж гүйснэ гиг алга болчихсон. Бослыг агаар дууссан юм шиг. Ягаад ч би тэр үед юусэн айгаагүй. Мэдээж нэг хүн эвгүй газар таараад эвгүй юм хараад мэдээж шар ус босдог. Ингээ нурнаас хүүтэй авал эвгүй бол. Тийм мэдрэмж юусэн болоогүй учраас би юу гэж бодсон бэ гэхлээр за энэ ямар ч гим хоргол юм байсан юм байна л да. Яг гэж бодоод тэгээ юу ч бодлого орхисон. Надад тохиолдсон Японд тохиолдсон явдлууд нэг иймэрхүү юмнууд байна. Тэрнээс биш бүр тийм амар юм харсан марсан тийм юм бол огт байхгүй. За бичлэг дуустал сонсон баярлалаа. За дараагийн бичлэгээрээ уулзтлаа түр баярлалаа.